За сайн байцгаана уу? Амжилт бол сонголт манлайллын хөтөлбөрийн оролцогч дахин төмөрлөгийн үйлдвэрийн Батболд байна. За та бүхэнд өнөөдөр Эрдэнэс Монгол нэгдлийн цахим тайлангийн системийн талаар. За тэгэхээр энэхүү програм нь бол Эрдэнэс Монгол нэгдлийн охин компаниуд болон Эрдэнэс Монгол нэгдлийн хоорондын уялдаа холбоо, мэдээллийн шуурхай, түргэн илгээгдэх, хянагдах процессыг захимжуулсан. Тэгэхээр нэгдүгээрт эхлээд тайлангуудаа үүсгээд тайлан бүр дээр загваруудыг үүсгэх ёстой. Эрдэнэс Монгол нэгдлээс манай байгууллагт өгчөөсөн нийтдээ 24 ширхгийн тайлангийн загвар байж байгаа. Эдгээр тайлангийн загварлууд би жишээлбэл журмын авсралт 1 гэдэг рүү ороод үзье. За би яаж загвараа үүсгэх юм бэ гэвэл энэ бол яг Excel програмтай төстэй. За эхлээд би энэ дээр багнаа үүсгэх нь энэ төвчөн дээр дарж агаад багнаа үүсгэн мөрд доошоо нэмэх бол энэ доор байгаа нэмэгтээр дараад мөрийг үүсгэн мөрнийхөө нэршил багны нэршил болон доторх агуулгадах утга нь текст байх юм уу, томьёо байх юм уу, баазаас мэдээлэл татаж харуулах юм уу гэдэг тохиргоог нь хийдэг. За би жишээлбэл энэ энэ загварыг оруулсан байгаа харагдаж байна. За тэгэхээр энэхүү загварын хувьд бол би дараах тохиргоонуудыг хийх боломжтой. За нэгдүгээр энэ загвар нь өдөр бүр явдаг тайлан юм уу, сар бүр явдаг тайлан юм уу, улиралд нэг явдаг тайлан юм уу, жил бүр явдаг тайлан юм уу. За харагдах хэлбэрийн хувьд доош цугулсан жагсаалт хэлбэрээр харагдах юм уу, календар байдлаар харагдах. Тайлан руу Excel файл апплод хийх боломжтой юу, боломжгүй гэдгийг энэ дээрээс сонгож байна. За мөр нэмэх гэдэг энэ товчийг дарчих юм бол доошоо мөр нэмэх товчны идэвхжиж байна гэсэн. Алдаа авалтын төлөвлөгөөч юм маш их мөрийг доошоо нэмэх шаардлагатай бол энэ товчийг дарснаар тэр боломж нээгдэнэ. За баруун гар талд нь бол энэ тайлан хянаж дуусаад Эрдэнэс Монгол нэгдэл рүү шууд илгээх гэсэн товч байж байна. За би энийг идэвхгүй болгочих юм бол энэ зөвхөн манай байгууллага дотор илгээгдэх тайлан илэрхийлнэ. За энэ дээр дараад идэвхжүүлчих юм бол тайлан хянагдаж дуусаад Эрдэнэс Монгол нэгдэл рүү илгээгдэх боломжтой болно гэсэн үг. За үүн дээр дарахад ажилчид харагдана. За одоогоор бол хөтөлбөрт хамрагдаж байгаа оролцогчд энэ дээр нэмэгдсэн байгааг та бүхэн харж байна. За би тэгээд доор нь бол гишүүнээр нэмсэн. Өөрөөр хэлбэл энэ тайланг хянагдаж дуусаад Эрдэнэс Монгол руу илгээхэд энэ 3 хүний мэйл хаяг руу тайлангийн мэдээ автоматар илгээгдэнэ гэсэн үг. За анхаарал тавьсанд баярлалаа. За сайн байцгаана уу? Өмнөх хичээлээр тайлангийн загварыг хэрхэн боловсруулах вэ гэдэг талаар үзсэн. За тэгвэл одоо өнөөдөр тайланг хэрхэн илгээх вэ гэдэг талаар үзье. За би энэ дээр одоо загварыг оруулсан тайлангуудыг харж байна. Журмын авсралт 1, журмын авсралт 3, журмын авсралт 4 гэх мэтчлэнгээр доошоо нийтдээ 24 шиг тайлангийн загвар орсон байна. За тэгэхээр эдгээр тайлангуудыг дээр нь дараад үзье. За эхний тайлан бол энэ сарын тайланг илтгэж байна. За сарын тайлан бол оныг нь сонгохоор тухайн оны 1, 2, 3 дугаар сар гэх мэтчлэнгээр явсараад 12 сарыг харуулж байна. За 24 оныг сонгохоор 24 оны тайлангууд, 22 оныг сонгохоор 22 оны тайлангууд харагдана. За тэгэхээр 23 оны 1 сарын тайлан илгээсэн байна гэсэн үг. За ийшээгээ ороод үзье. За энэ дээр бол одоо энэ өдрийн тайлан гарч ирж байна. Энэ өдөр бүр явуулдаг тайлан гэсэн үг. За өдөр бүр явдаг тайлан 23 оны 9 сар. За 9 сарыг сонгохоор 9 сар доторх нийт хоногуудыг харагдаж байна. За журмын авсралт 4 рүү оръё. За энэ дээр болохоор жилийн тайлан юм байна. 24 оны 23 оны тайлангууд бол энэ дээр харагдаж байна. За 22 оны болон 21 оны тайлангуудыг илгээгээгүй харагдаж байна. За гэх мэтчлэнгээр явна. За тэгээд тайлан бүрийг дотроо хяналтын дарааллыг нь байгууллага бүр өөр дээр өдөрдөж болно. За жишээлбэл энэ дээр журмын авсралт 1-ийг бол эхлээд Батболд ариун сайхан хишиг барь гэсэн дарааллаар хянана гэдэг тохиргоо хийж гэнэ гэсэн үг. За журмын авсралт 3-ыг хянах тохиргоо, эрхийн тохиргоо гэдэг энэ зэсэн дээр дараад за 1-р шатн дээр Батболд хянана гэдэг энэ дээр оруулсан байж байна. За 2-р шатн дээр Алтан гац хянана хичээ. За 3-р шатн дээр Алтан гэрлийг хянана хичээ. За 4-р шатн дээр за хин чамаагүй тий. За амар санааг хянана гэдээ үзчихье. За ингээд баталгаажуулчих тийм ээ. За ингэх юм бол одоо энэ тайлан
бүрэн хянагдаж дуусахын тулд энэ дөрвөн алхмаар хянагдах ёстой боллоо гэсэн үг. За өмнөх тайлангаа устгахчи. За одоо би энэ дээр тайлангаа шинээр үүсгэх гэдэг харъя тий. Шинээр үүсгэх гэдэг харахаар энэ чинь өдрийн тайлан учраас 2023 оны 9 сарын 1-ний өдөр гэдгийг сонгогдсон гарч ирж байна. За 1-ний өдөрт тайланг үүсгэх үү. За өнөөдөр 2 гэж үзээд 2-ны тайланг үүсгэх. За тайланг үүсгэхээр энд хянах ёстой ажилчдын тохируулсан нэр одоо энэ доор шууд гараад ирж байгаа гэсэн. Тэгэхээр энэ хүмүүс заавал одоо энэ алхмууд дээр хянагдчихэж энэ тайлан бүрэн хянагдаж дуусаад хамгийн сүүлийн амар санаа хянснаар Эрдэнэс Монгол руу тайлан шууд автоматар илгээгдэнэ гэж ойлгож байгаа. За одоо тайлан дээр дарахаар тайлангийн загвар гарч ирж байна. За тайлангийн загвар дээр мэдээлэл оруулахдаа бол энэ Excel-тэй адилхан маусаа товшоод за энэ дээр утгыг оруулчихна. За тэгээд курсорынхоо сумаар ингээд дээшээ доошоо гүйлгэж чинь гэсэн. За 2500 ингээд за би зөвөр жишээ болгоод хинт ингээ хамаагүй мэдээлэл оруулъя. За гэх мэтчлэнгээр за хадгалчихъя тийм ээ. За хадгалсан тайлангаа хаачи. За энэ бол одоо хадгалагдсан байна тий. За илгээгээгүй учраас энэ ногоор өгөө чинь. За би илгээчихье. Хянуулахаар илгээх буюу 1-р шатны хяналт руу шилжүүлье. За ингэхээр илгээсэн хүний уртл ногоороод Батболд 23 оны 9 сарын 8-нд илгээсэн гэсэн төлөвт шилжиж байна гэсэн. За одоо үүний дараа 1-р шатны хяналтан дээр ороод ирнэ. 1-р шатны хяналтан дээр за Батболдын энэ журмын авсралтныг 23 оны 1 сарын тайлан бол ороод ирж байна. За энэ 23 оны 9 сарын 9-ний өдрийн тайлан юм ба шүү дээ. За энэ дээр дарж хагаад миний орон суугын дарагдаж байна. За зөвшөөрөх бол зөвшөөрөх гэдэг дээр дарчихна. За ингэхээр 1-р шатанд зөвшөөрчлөө гэсэн үг. За ингээ 2-р шатанд алтан гац, 3-р шатанд алтан гэрэл, 4-р шатанд амар санаа гэх мэтчлэн энэ хүмүүс хянагдсны дараа Эрдэнэс Монгол руу илгээх хэсэг рүү шууд одоо Эрдэнэс Монгол руу хин гэдэг үнийг одоо тохируулсан байгаа тэр хүн рүү шууд мэйл рүү нь илгээгдэн бас системээр харагдана гэсэн үг. За энэ хүн хүлээгээд авсан тохиолдолд бол энэ дээр Эрдэнэс Монголын дараагийн хүлээж авах төлөвийн хянагдана гэсэн үг. За одоо энэ хяналтын цонхон дээр бол за та бүхэн харж байгаа энд бүгд жилийн, улирлын, сарын, 7 хоногийн өдрийн гэдэг таабнууд харагдаж байна. За энэ бол тайлангаа ангилж байна. За жилийн тайлангууд бол энэ хоёр байгаа юм байна. Өдрийн тайлангууд бол энэ байгаа юм байна. Сарын тайлангууд бол энэ байгаа юм байна гэх мэтчлэнгээр. За Эрдэнэс Монгол руу илгээгдсэн тайлан энэ хоёр байгаа юм байна. Эрдэнэс Монгол хүлээж авсан тайлан бол бас энэ хоёр байгаа юм байна. За тэгээд тухайн тайлангийн нэр болон нэрээс нь хайх боломжтой байгаа. За одоо сая 1-р шатнд хянагдсан учраас 1-р шатны хяналт чеклэгдээд ороод ирж байна гэсэн үг. За гих мэтчлэнгээр тайлангаа хаана явж байгааг харчихна. За бусад тайлангуудаа ч гэсэн одоо шууд ингээ харахаар за 22 оны тайлан илгээгдсэн юм, 23 оны тайлан илгээгдсэн юм байна гэдгийг энэ дээрээс харагдаа явчихна. Анхаарал тавьсанд баярлалаа. За Эрдэнэс Монгол компанийн хувьд хянах самбар харагдана. За энэ хянах самбар дээр бол аль байгууллага ямар тайлангаа ирүүлсэн байна уу, ирүүлээгүй байна уу гэдгийг харагдана. За тэгвэл бид нар жилийн тайлангийн хувьд бидэнд бол одоо энэ дөрвөн тайлан харагдаж байна. Эдгээр дөрвөн тайлан бол бүгд жилийн тайлангууд гэсэн үг. За урдлын баган дээр болохоор бүх охин компаниуд харагдана. За тэгэхээр дархны төмөрлөгийн үйлдвэр журмын авсрал 4 гэсэн тайланг 2023 оны байдлаар илгээцэн гэдэг энэ дээр ингэж чиглэгдэж харагдана. За тэгэхээр тайлангууд ер нь бүгд илгээгдээд баталгаажаад ирэх юм бол энэ хүснэгт одоо ногоорч дүүрнэ гэсэн үг. За сарын тайлангууд яарыг. За сарын тайлангууд бол энэ нэлээд хэдэн тайлан байх шиг байна. За өдрийн тайлан дээр бол энэ хоёр тайлан харагдаж байна. Тэгэхээр байгууллагууд тайлангаа илгээх процессыг цахим хэлбэрээр явагдана. Хянах процесс нь бас цахимаар явагдана. Энд дээр хянагдаад Эрдэнэс Монгол дээр ирсэн тайлангууд нь энэ дээр мөн
чеклэгдэж харагдах юм аа. За хоёрдугаарт бид мэдээлэл нэг урсгалтай болъё гэж яриад байгаа. За тэгвэл жишээлбэл энэ сарын тайлангийн хувьд авч үзье. За энд доошоо ногоон мөрүүд бол бүх тайлангуудыг харуулж байгаа. Хүний нөөц мэдээлэл технологи гэх мэтчлэнгээр энэ бол зөвхөн гэхдээ сарын тайлангууд тийм сарын тайлангуудын хувьд. За урдлын баганд охин компаниуд энэс харагдаж байна. За ингээд цаашаа жишээ нь багнуурын хувьд журмын хавсралт 1 гэсэн тайланг гэхлээд долгион баталгаажуулна. Долгионы дараа санчирхүү, санчирхүүгийн дараа чамин эрдэнэ, чамин эрдэнэ дараа эрдэнэ дулаг. Ийм дарааллаар хянагдана. Аль нэг дараалал нь төрүүлж хянана гэж байхгүй. Хянах болгонд дараагийн алхам руу энэ мэйлүүд рүү шууд цахимаар илгээгдэнэ. Тийм учраас энэ доор нь мэйлүүдийг нь давхар харуулж байгаа. За тэгээд бүх алхамд хянагдаж дууссаны дараа Эрдэнэс Монгол нэгдэл рүү автоматар бас илгээгдэн цахимаар шууд автоматар. За Эрдэнэс Монгол руу хин рүү мэйл илгээгдэх вэ гэвэл энэ 3 хүн рүү илгээгдэнэ гэдгийг оруулсан байна. Тэгэхээр энэ бүх одоо мэдээллийн урсгалын схемийг одоо бүгдийг нь тохируулж өгөх боломжтой. За энэ зарим нүд нь сааралдаж харагдаж байгааг анзарч байгаа бах. Тэгэхээр энэ бол за хамгийн ихнийх нь бол энэ 4 шатны хяналттай тайлан юм байна. Багнуур бол гэтэл гашуун сухад бол ерөөсөө наран туяа хянаал баталгаажуулчих юм бол энэ шууд Эрдэнэс Монгол руу илгээгдэнэ гэсэн үг. За дахны төмөрлөгийн үйлдвэрүүдээр хишиг баяр хянах юм бол шууд Эрдэнэс Монгол руу илгээгдэнэ гэсэн үг. Тэгэхээр эндээс яг аль байгууллага, аль тайлангаа ер нь хэдэн шат дамжлагаар хянж илгээж ийн вэ гэдэг нь энэ дээрээс харагдана. Эрдэнэс Монгол дээр хин рүү мэйл ирсэн бэ гэдг нь бас харагданаа. Анхаарал тавьсанд баярлалаа. За би бүрэн ирэхээр харж байгаа учраас надад бүх цэс харагдаж байгаа. За яг Эрдэнэс Монгол нэгдлийн мэргэжилтнүүдийн хувьд энэ Эрдэнэс Монгол нэгдэл хүлээж авах гэсэн энэ цэсэл идэвхтэй байна. Тэгэхээр энэ цэсэн дээр юу яах вэ гэхээр байгууллагууд дээр баталгаажуулсан тайлангууд нь хамгийн эцсийн байдлаар боллоо гэж үзсэн тайлангууд нь энэ цэсэн дээр орж иж харагдана. Хамааралтаар. Сараар өдрөөр. За ерөөсө 2 тайлан байгаа юм байна. За тэгээд дээр нь дарахаар би хэрвээ Эрдэнэс Монголын ажилтан бол одоо энэ баруун дэд буланд нь хүлээж авах гэсэн товч харагдаж байгаа хэвээр. За тэр товчон дээр дарсан тохиолдолд Эрдэнэс Монгол нэгдлээс хүлээж авсан гээд хүлээж авсан хүний нэр нь энэ дээр хадгалагдаад тэгээд энэ уртаа талын эцсийн байдлаар хянагдсан гэдэг энэ ногоон төлөвт шилжээд Эрдэнэс Монголын хүлээж авсан төлөвт шилжнэ.